За өглөө хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. 6:50-с өглөө хөтөлбөр үзэгч та бүхэнд шууд хүрч байна. За Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын цагдаагийн газар байгуулагдсан 90 жилийн энэ жил тохиож байгаа. За 1926 онд анх энэ байгуулагдчихсэн түүхтэй. За эдгээр 90 жилийнхаа инхүү тэмдэглэж байна. Тэгэхээр 90 жил гэдэг бол маш их урт хугацаа. За баг Монгол ардын хувьсгал намын дүү юм уу да тий. Монгол ардын хувьсгал нам байгуулагдсны дараагаар байгуулагдсан юм. За тэгээд цагдаагийн газар анх яаж байгуулагдж байгаа энэ бас их сонирхолтой. Би бас өчигдөр танаа ойн хүрээнд хийгдсэн баримтат киног хальт үзсэн. За тэнд их олон сонирхолтой баримтууд байлаа. Тэгэхээр мэдээж таны амнаас сонсон нь манай үзэгчдэд илүү сонирхолтой байх. Анх ер нь нийслэлийн цагдаагийн газар гэдэг байгууллагын шав хэрхэн тавигдж байв? Үүсэл нь яаж эхэлж байсан юм бол? За шинэ үеийн цагдаагийн байгууллага гэж ярих нь зөв бах тий. За ардын хувьсгал ялахаас өмнө бол одоо Богдхаант засгийн үед тэрний урд нь бол одоо 15-ны цагдаа гээл одоо Чингисийн үеэс эхлүүлэл цагдаагийн үүслийг ярих юм бол ярьдсан байлээ. А яг шинэ цагийн одоо Улаанбаатар хотын орчин цагийн цагдаагийн байгууллага үүссэн нь бол 1926 онд улсын баг хурлын одоо 9-р тогтоолоор анх цагдаагийн байгууллагыг Улаанбаатар хотын төр захиргаа гэж байсны дэргэд байгуулсан түүхтэй. За 1945 онд одоо Улаанбаатар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж исэн цагдаа сэргийлэх ангийг ер нь Улаанбаатар хотын үйл ажиллагааг Улаанбаатар хотод нь одоо хариалуулах нь зүйтэй юм а гэдгийг үтнээс Улаанбаатар хотын цагдаа сэргийлэх банкыг байгуулсан түүхтэй байна. Тэгээ эдүгээ одоо ингээд бид Улаанбаатар хотын цагдаагийн газрынхаа түүхт 90 жилийн цагдаагийн байгууллагын 95 жилийн энэ жил тохиож байгаа. За энэ нэг алдаа гарсан юм шүү. Би ч зочноо танилцуулахгүй шууд ярианда халуураад асуулт асуугаа явсан шүү дээ. За манай өнөөдрийн зочин Улаанбаатар хотын цагдаагийн газрын төр хамгаалах байрны дарга Сэрж Мэдэг. За таны хувьд яг энэ нийслэлийн цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна? За би бол цагдаагийн байгууллагад 98 онд орсон. Анх орохдоо л яг Улаанбаатар хотын цагдаагийн газар тухайн үеэр нийслэлийн цагдаагийн газарт ажилд орж илаа. Тэр одоо иргэний үнэлэх бүртгэлийн хэлтсгээд одоо байдаг шүү дээ. Тэр маань одоо цагдаагийн байгууллагад хариалалтай пассворт хэлтсгэж байхад ажилд орж исэн. Тэгээ энэс хойш 18 дахь жилдээ ажиллаж байна. Сэрж Мэдэг та хошууч тий 98 он 2008 одоо 20 жил болох гэж байна. 98 гэж 18. 18 жил харин 20 одоо 20 жил болох гэж байна. 2018 онд тий. Яа. Бас хурдан байна тий. Таныг харахад бол залуу хүн гэсэн мэт цагдаа байгууллагад аль хэдийн 18 жил ажилласан гэхээр тий. За тэгэхээр миний үзсэн баримтат кинон дээр маш олон сонирхолтой тийм баримтууд гарч ирсэн л да. Тухайлбал ер нь бол Чингисийн үеэс эхлээд цагдаагийн байгууллагын үүсэл баг байсан гэж байгаа юм тий. Жишээлбэл Шархаж гэдэг хүн байсан гэж байгаа юм тий. Энэ хүн яадаг хүн байсан гэхээр тухайн үед ингээд нас орсон хүнийг юунаас олж нас орсон юм бэ гэдгийг тэр Шархаж гэдэг хүн шинжээд тий ямар одоо шарх сариу тэр хүнд байна инээ дэрэ гэдгийг шинжээд одоо тэр хаандаа ч юм уу хиндэ чи ингэж мэдээлдэг гэсэн байна. Тэгэхээр эн чинь бол орчин үеийн цагдаагийн үүсэл нь тэнд явж исэн байна. Шархаж. Одоогийнхоо шүүх юм л юм. За баг шинжээч юм байна. Тэр үед байсан байна. Ер нь бол ингээл тап гэл гинт ингээ бий болчдөг юм биш те. Тэр чинь Монгол ухаан дээр суурлаад монголчууд өөрсдөө их зүүн бэлгтэй одоо цагдаагийн ажилтнууд их хурц хараатай манай цагдаагийн байгууллагын ажилтнууд гинт хэрэг илрүүлэх тал дээр эдгээр бол бас их давуу тал харагддаг шүү дээ. Ер нь нийслэлийн цагдаагийн газрын нэр нь түүхэндээ хэдэн удаа өөрчлөгдөжсэн болоо. Тэр баримтат кинон дээрээс миний авсан мэдээлэл болохоор анх эхлээд замын цагдаагийн газар лав уурын тэрэгний байцаах газар гэдэг нэртэйгээр 30 онд байгуулагдчихсэн байлээ. Тэгээ энэ бас аягүй сонирхолтой түүхээс нь дараа бас яг төдийлөн мэдгүй энэ цагдаа сэргийлэх хэлтэс гэж байгуулагдчихсэн байгаа. Анх тэр 26 онд. За тэгээд 28 онд болохоор нийслэлийн цагдаа сэргийлэх хэлтсийг газар болгож өөрчилсөн. Тэгэхээр нийслэлийн цагдаа сэргийлэх хэлтэс гэж байснаа нийслэлийн цагдаа газар болсон. За тэгж жагаад нөө 48 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын цагдаа сэргийлэх анги гэж байгуулагдсан байна. Тий. Тэгээ энэс хойш чинь 45 онд цагдаа сэргийлэх ангиараа явж агаад тэгээд нийслэлийн цагдаагийн газар гэдэг нэртэй юм а. Миний мэдж байгаагаар. Тэгээ сая 14 онд
Тий 14 онд Улаанбаатарын цагдаагийн газар гэдэг нэрийг өөрчилсөн тий. За тэгвэл ингээд ер нь бол 90 жилийн түүх гэдэг бол урт хугацаа шүү дээ тий. 90 жилийн түүхэнд бол маш их зүйл хувьсан өөрчлөгддөг. Тийм учраас 90 жилийн энэ их түүхтэй нийслэлийн цагдаагийн газрын сүүлийн 20 гаруй жилийнхэн түүхийг бол та бас нэг амьд гэрчин тий өөрөө оролцоод энэ түүхийг бичлцээд явж байна. Тэгэхээр бидний нүдэн дээр л илүү байдаг зүйл юу вэ гэхээр одоо энэ цагдаа нарын хувцас ээж шүү дээ тий. Бидний мэдхийн л энэ хувцас одоо сүүлийн мэддэг болсноос хойш юм да 2 удаа өөрчлөгдөжлээ. Одоо би бол 2 хувцас өмсөж байна тий. Нөгөө Саарл форум байсан шүү дээ. Та нар бидэндээ сэргийлэгч гэж байхад. Тий. Одоо кинон дээр гардаг. Ийм гоё байна. Тэрний дараагийн үе юм уу да нөгөө нэг хар хөр хувцас байсан шүү дээ. Аха. Тэр үеэс л орсон. Аха. За таны энэ цагдаагийн байгууллагад орж исэн үеийг одоо үетэй харьцуулахад хэрэг зүйл өөрчлөгдсөн? Яг хөө цагдаагийн байгууллага орчин цагаад хагаад их шинжилэгдэж байгаа. За намайг цагдаагийн байгууллагад ороход бол ер нь бол одоотой ч адилхан л да. Тухайн хүнийгээ их судалдаг тий. Одоо нөө бичлсэн сурвалжлага гэж ярьдаг. Миний талаар одоо миний найз нөхөд хамт амьдардаг хүмүүс за тэгэл одоо хажуу хөршөөлөөс ч юм уу тухайн одоо судалж байгаа хэсгийн байцаагч маань ингээл асуувал хамт олон аж ахуйн одоо нөө сурж исэн сургуулиас хүртэл одоо ингээд судалгаа авч ийж ингэж цагдаагийн байгууллагад авдаг. Тэр нь бас яг одоо ч бас хэвээрээ. Ер нь бол цагдаад бас ингээд судлагдж байгаа хүмүүс төр бол бүр ингээд хэсгийн байцаагч нар цагдаагийн ажилтнууд маань бичлсэн сурвалжлага хийж авдаг. За тухайн үед бол бас харьцангуй эмгтээчүүд цөөхөн байсан. Ер нь бол засгийн газрын тогтоолоор ч гэсэн эмгтээ албаа өгчийн тоо хязгаартай ийм онцлог алба байгаа. За одоо бол цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа эмгтээчүүдийн тоо бол бас харьцангуй их байгаа. За ялангуяа одоо нөө гэмтэргээс урьдсан сэргийлэгтэй хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдсан сэргийлэх чиглэлээр бас эмгтээ байцаагч ажилтан ажиллахын зүйтэй гэдэг бас энэ шаардлагын үүднээс бас жоох ихсэн. За одоо хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч төр гэхтэл одоо хүүхэд эмгтээчүүд хүчирхийллийн одоо гэмтэргийг бол бас эмгтээ мөрдөн байцаагч хэрэг бүртгэгчээр шалгуулах нь арай бас нөгөө хохирогч талдаа сэтгэл зүйд нойр юм гэсэн байдлаар бас энэ төрлийн ажилтнууд нэмэгдсэн байна. Мөр юм энэс. Харин тийм байна. Одоо жишээлбэл та бүхний хэрэгэлдэг техник хэрэгсэлч гэдэг юм уу те энэ зүйл бас өөрчлөлт орсон байгаа шүү. Тэр бол маш их өөрчлөлт орсон. Ер нь цагдаагийн газрын 90 жилийн ой бол маш олон сарын хугацаанд үргэлжлэх учраас бид бас дахиад энэ талаар ер нь нэг тусгай дугаар бэлтгэл зүгээр юм байна гэж бодсон. За тийм учраас мэдээж хэрэг танаас илүү олон жил ажиллаж байгаа ч юм уу бүр яг энэ анх одоо 40-од оноос эхлээд ажилласан хүмүүс гэх нь одоо хайший тэрний дараагийн үеийнхэн ч юм уу одоо амь зэрүүн байж байгаа. Тэгэхээр бид бол ер нь үе шаттайгаар танахнаас зочид оруулаад энэ 90 жилийн түүхийг яриулъя гэсэн бодолтой байна. Өөрөө ч одоо сүүлийн 20 жилийн түүхийг маш сайн мэдэх хүний учраас энэ удаад бол уурсан. Тэгэхээр техник хэрэгслийн хувьд жишээлбэл та нар 20 жилийн өмнө юу хэрэгэлдэг вэ? Одоо яаж өөрчлөгдөж байна? За яг цагдаагийн байгууллагад анхад ороход бол одоо компьютер гэж баг байгаагүй. Ганц 2 хон ширхэг нөө яг төглөө Pentium 1 гэлөө. Тэр ингээд ганц нэг хүн дээр байдаг. Бид нар чинь би одоо баян зэрэгэд хүүхдийн байцаагч байлаа л да. Тэгэхэд бол 4 байцаагч явахт нэг ч компьютер байхгүй. Ингээд бичгийн машинээр бүх юмаа бичдэг. За гараараа одоо үйл ажиллагааг явуулдаг. За дундаа нэг бичээчтэй ч юм уу те нэг газар хилцүүд тийм л байсан. Одоо бол техник технологиос өсвөлээд цагдаагийн байгууллагын одоо унаж хэрглэж байгаа машин, барьж байгаа станц те энэ бүх одоо зүйл маань шинжлэгдээд орчин цагтаагаас хөл нийлүүлэн хөгжсөөр л байгаа. Би уучлаарай. За нөгөө нэг эмгтэй хүн болохоор ер нь нэг тийм сонин одоо цагдаагийн байгууллагын түүх бол одоо ойлгомжтой гайхалтай бидний одоо энэ амар амгалан тайван байдлыг хадгалж агуулж авч байгаа юмс. Энэ дотор ажиллаж байгаа эмгтэй албаагч тэр дундаа яг энэ эмгтэй хүн цагдаа болох юм хэрэгцүү байдгийн тий? Мэдээж л хэцүү. Гэхдээ надад өөртөө нэг түүртдгүй юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Энгийн сарддаг л да. Ер нь бол манай ингээд цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүд маш тайвчин. Бүр ингээд сургагдсан ч гэдэг юм уу тий сэтгэл зүй. Миний хувьд бол одоо манай аав бас цагдаагийн хурандаа хүн бидэг. Тэгээ одоо тэтгэвртэй гарцсан. Тэгэл ерөөсө бага наснаас эхлээл цагдаагийн амьдрал тий одоо хувцс формыг хардаг.
Тэгээд энийг утгаараа бас бүр багасаа л баг шийдсэн 3-4 дээр ингээс ихсүүлэл цагдаа болно гээл тий. Ингээл гинт хэрэгтэй тэнцэл янз бүрийн киноноос ч юм уу тий ингээс сэтэл авцсан. Тэгээ энэ утгаараа бас цагдаагийн байгууллагад их хүсч мөрөөдөж ордог хүмүүс. Тэр утгаараа бас энэ хэцүү бэрхтэй одоо нөгөө нэг хэцүүлгээл яриад байгаа боловч тэрийг ингээд даван тулах чадвар одоо суучсан ордог л гэж боддоо шүү дээ. Гэхдээ мэдээж амаргүй халав тий эмэгтэйчүүд ар гэртэй амьдралтай нөхөртэй хүүхэдтэй. Тэгээ энэ дээр бас ар гэрийн асуудал бас их чухал байдаг. За өнөөдөр ар гэр сайн байхгүй бол бас цагдаагийн байгууллагууд сайн ажиллаад амжилт гаргана гэдэг бол бас хэцүү. Ар гэр сайтай одоо бидний ар гэр манай алба багшдын ар гэр сайн ойлгодог дэмждэг явандаа бүр сурчдээ шүү дээ ихнэрүүд одоо нөхрөд чинь тий ийм бийжиж бас энэ ажлыг бас сайн гүйцэтгэдэг шүү. Лав баяр ёслолоор баг гэртэй байдаг баг. Тий ер нь бол наадмаар эдэр бол байдгүй шүү дээ бид нар чинь наадам шинжил. За яг бас эмгтээчүүдийг бас харж үзнэ манайхан чинь тий цагаасаар шинжил эдэрэр чинь манай дарга нар чинь бас боломжийнхаа хэрээр эмгтээчүүдэд чөлөөлнө. Тэгээ бас янз бүрийн одоо хамгаалалт зэргийн хамгаалалт тий одоо баяр наадмын үеэр бол эмгтээчүүд яг л адилхан өөр гүйцэтгэл эргүүл тойролтой яваал ажилдаг. Тэр би хэлээд нэг төрдөж харагддаг байхгүй. Тэгээ би ингээ гахаа төрцөн хүмүүс гэдэг юм байна цаанаас. Одоо эн чинь нөгөө нэг дамжаанаас ихсүүлэл те цагдаа байсан ч гэсэн дамжаанаас ихсүүлэл ингээл одоо би сургалтанд хамрагдаал ингээл ер нь бол айгуу сайн ойлголттой ордог өөрийгөө сонголтоо хийхдээ л мэдээж өөрийгөө бэлдсэн байна. Гэхдээ яг хөө мэдээж ажил түүрдэх юм байдалгүй л яг хөө. Гэхдээ энэ бол бид нар нэгэн тал мөрцийн зүгээл тангараа өргөцсөн хүмүүс түүртэн гэж бол бас баг яг ажил ачааллыг байна ядарна. Гэхдээ энийг ажил амралтаа зохицуулаад өөрөө ингээд ажлаа зөв зохион байгуулад явбал бас түүртэд байх нь гайгүй шүү дээ ажил чинь ер нь бол тийм. Таны хувьд цагдаагийн газрын Улаанбаатарын цагдаагийн газрын түр хамгаалах байрны дарга. Тэгэхээр энэ түр хамгаалах байр гэдэг чинь одоо эрүүл жилх үү? Би бас үгүй. Энэ нөө би урдлын тодтголыг хэлсэнгүй л дээ. Манай Улаанбаатарын цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг энэ утгаараа сэргийлэл хилтэс гэж анх 14 онд байгуулагдсан. Хилцээний дотор бол гэр бүлийн хүчийг түр хамгаалах байр гэдэг байгаа. Тэгээ энд маань одоо яг нөгөө гэр бүлийн хүчирхийлэлд очсон, өртцсөн тий очих газар байхгүй, аюулын эрсдэл түвшин өндөр байгаа үйлчлүүлэгчийг хүлээж авч бид нар хамгаалах үйлчлэгийг явуулдаг. Ер нь ийм хүмүүс хэр олдоо ирж байна. Одоо манай байгууллага байгуулагдаад 3 дахь жилийнхээ нүрийг үзэж байна л да. 14 оны 4 сарын 7-нд анхны үйлчлүүлэгч хүлээж авсан. Энээс хойш 1200-аад үйлчлүүлэгч хүлээж авсан. Үүний маань одоо 49.6% хүүхдүүд байдгийг. Ээжигээ дагаад ирсэн, давхар хүчирхийлэлд өртсөн. Ийм хүүхдүүд их ирж эрхээ хамгаалуулдаг, амнаас эрүүл мэндийн аюулгүй байдлаа хамгаалуулдаг. Энэ манай бас хүчний байгууллагт цагдаа сэргийлэх юмнууд нэг тийм том соёлын өөрчлөлтүүд бас мэдрэгдээд надад бол анзаардаг. Би өөрөө бас нөгөө нэг ингээд тойрж марж хамтарч ажиллаж яриа хөрөө хийдэг. Ингээ анзаараад сая бас ушууж хэлж шít үйлчлүүлэгч гэдэг ингээд яриад хөвсчихсэн тий. Тэгээ энэ агуулгач гэсэн өөрөө бас яг тухайн хүмүүст хурж үйлчлэх гэдэг тэр лог юм ухамсаргүйгээр ингээд өөрсдөд нь бий болгож өгöd арай эрэг тийм өөр мэдрэмжээр хүмүүс тандадах шиг ба. Ер нь бол нөгөө урд нь улсын одоо нөгөө нэг төрийн гэдэг утгаараа хамгаалах байр байгаагүй. Манайх бол анхных байхгүй юу. Тэр утгаараа бид нар чинь бас бүх юм шин бидэнд бас сурах юм байна тий. Одоо төр хамгаалах үйлчилгээ явуулж байгаагүй байгуулга. Гэтэл нөгөө хуулиараа гэрч охирогчийг хамгаалах хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэнцэх тухай хууль, засгийн газрын тогтоолуудаараа бас бид нар бас энэ чиг үүрэгтийг хэрэгжүүлэх одоо байгуулга болсон. Энэ утгаараа бас энэ хамгаалах байрыг байгуулсан. Тийм. Тэгээд яг одоо бол манайх 3 дахь жилдээ орж байгаа бас их амжилттай явж байгаа үрдөө харагддаг. Энэ бол бас нэлээ эрэлт хэрэгцээтэй үйлчлэгээ шүү дээ тий. Ялангуяа энэ нийгмийн дагаа сүүлийн үед бол энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл маш хүсэн нэмэгдэж байгаа. За ялангуяа хүүхдүүд бол энд бас маш өртдөг тий. За манайд нөө хүчирхийллийн эсрэг төвгээ ганцхан газар байдаг. Тэр газрын хаягийг уулна ингээд зарлах ёсгүй
боловч тэрийг нь бол мэддэг гэж байгаа нөгөө хүчрхийлдэг хүмүүс нь. Тийм учраас эхнэр хүүхэд нь очиод ингээд тэнд түр хоорогдож хахад ингээд гадна ирээд ойролцогддаг, наатгаа гаргаад ирэ гэдэг ингэдэг иймэрхүү зүйлүүд байдаг гэж байгаа. Тэр хүмүүс хаана хин тандхаа мэдэхгүй болохоор л тэр газар руу очиж байгаа. Тэгэхээр ганцхан хүчрхийллийн эсрэг үндэсний төв биш Улаанбаатар хотын цагдаагийн газар дээр ч гэсэн түр хамгаалах байр байгуулагдаад тий хэдийгээр 14 онд саяхан байгуулагдсан ч гэсэн үнэхээр бас нийгмийнхаа эргэлтийг харж байгуулагдаж чадсан байна. Тэгээд та бас эмэгтэй хүн яг энэ үйл ажиллагааг эрхэлж байгаа хүний хувьд энэ дээр анзаарсан зүйл юу байдаг вэ? Ер нь ямар төрлийн хүмүүс голцоо энэ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж ирээд тийм. Ямар төрлийн гэж асуух нь бас хэцүү. За. Ерөөсө гэр бүлийн хүчирхийлэл маань ерөөсө нэг одоо нас хүүс те одоо мэрэгжил боловсрал ерөөсө харгалзахгүй болж идэг. Одоо гэр бүлийн дотооддох. Тэгэхээр бас энэ үйлчлэгээ маань бас хүмүүст хэрэгтэй байсан. Одоо өнөөдөр цагдаа одоо чи хэсгийн байцаагч үйлэг гэхэд одоо чам дээр шүн өдөр ингээл одоо орж хоронгүй болсон ах дүүс нь авахгүй ч гэдэг юм уу айсгүй ах дүү дээр очихоос ичдэг ч юм. Энэ тохиолдолд одоо хэсгийн байцаагч маань одоо нөгөө үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд амь насын аяж хамгаалчаад дараагийнхаа үйл ажиллагаанд хүчирхийлэгчтэйгээ одоо нөгөө дараагийн үйл ажиллагаанд шилжихэд бас ажилтнанд өгөх нэг талаараа нөгөө талаараа бас нөгөө үйлчлүүлэгч нарынхаа амь нас эрүүл мэндийг 100% хангаж байгаа асуудал байна. За цагдаагийн нийслэлийн цагдаагийн газрын 90 жилийн явж байгаа. Ойн хүрээнд ямар ажлууд хийж байгааг төсөөлөн тань хэлж. За манайх одоо ойн хүрээнд бас маш олон ажлуудыг төлөвлөж бүр ингээд хийж байгаа. За одоо жишээлбэл энэ жил бид нэр тогтчлтын ажлуудыг бас хотын цагдаагийн газрын төв байрандаа болон дүүргүүд дээр хийж байна. Одоо тухайлбал хаан уул дүүргийн цагдаагийн хэлтс дээр бид нэр хүүхдээс мэдүүлэг байцаалт авах хөрөг шинээр бас тогтчулсан байж байна. За мөн одоо огцсон төрөл бүрийн одоо урлаг спортын тэмцээн уралдаанууд их болж байна. Одоо буудлагын тэмцээнээс эхсүүлээд за мөн одоо бидний бахархал хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан. Одоо энэ үе үеийн ахмад ажилтнууд тий эдрийг орж оролцуулж тэдэндээ бас хүндэтгэл үзүүлсэн байгаа. За мөн иргэн бүр цагдаа буюу iPolice гэж аппликейшнийг манай байгууллагаас гаргасан. Одоо бид нэр энэ аппликейшнийг утсандаа суулгаад иргэд маань одоо цагдаагийн байгууллагын мэдээлэл зураг одоо янз бүрийн санал хүсэлттэй одоо зургаар ч гэдэг юм уу текстээр оруулах ийм боломжийг бид нараас иргэдтэй хийж гисэн байна. За мөн одоо наадмын үеэр одоо бугуувч гэл аяныг өрнөсөн наадам тий шинжлийн янз бүрийн шоуны арга хэмжээний үеэр хүүхэд төөрөх асуудал ерөөсө тасардгүй. Тэгээ энэ үед бас хүүхдүүдэд нь одоо эцэг эхийнх нь утасны дугаарыг бичиж өгөөд гарт нь зөөж өгөх ч гэдэм юм уу тий. За мөн одоо Монголын нэг өдөр гэдэг Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр бид нар бас алба багч алтныхаа үйл ажиллагаа машин техник хэрэгсэл одоо та бүхний төрөний асуугадсан станц тий энэ бүх хэрэгслүүдэд авчиж жагаад бид нар бас үйл ажиллагаагаа сурталчилсан арга хэмжээ зохиулсан. За манай одоо цагдаагийн байгууллагад бас урлаг спортын урлагийн их авьяаст олон хүмүүс идэг. Одоо цагдаагийн ушууч Баатар болд Ахмад бол та бүхэн сонсох Болдоотор эдэргээд Алтан зул гээд эдгээр манаас их орны тангарагтай ирчүүд гээд одоо сайхан тоглолтыг хийж нийт цагдаагийн алба багчд болон тэдний ар гэр ахмадуудтай бас бэлэг барьсан байгаа. За мөн одоо цагдаа зохицол бүрхшээн дээр бид нар бас цагдаагийн Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын нэрмжид төглийг байгуулсан. За мөн одоо гэр бүлийн өдрийг одоо бид нар 6 сарын 1-ний хүүхдийн баярыг тохиолдуулаад одоо карнавал маягаар одоо алба багчд маань өөрсдөө одоо хүүхдүүдтэй ар гэртээ сюрприз бариад одоо нөгөө баатруудын хувцс өмсөд тий ингэж бас хүүхдүүдтэй бэлэг барьсан. За мөн одоо удирдах ажилтнуудын донд бас удирдах ажлын манлайлалыг дээшлүүлэх нэгэл одоо эсээ бичлэгийн уралдааныг нийт одоо удирдах 150 гаруй алба багчдын донд зохион байгуулсан. Гэх мэтчлэн маш олон арга хэмжээнүүдийг явуулж байгаа. За баярлалаа. Өнөө өглөө хүрэлцэн ирж бас энэ Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын үүсгэн байгуулагдсан 90 жилийн ойн сэдвийг эхлүүлж өгсөн. Танд баярлалаа. Амжилт хүсье. Бас баярын мэнд хүргэе. За баярлалаа.